За элэг нэгтэй монголчуудаа өнөөдөр одоо өстой улс оронд нэлээд аюулын хараар дэлдэж гэнэ гэж хэлэхэд хэлсдэхгүй баха. Яагаад гэвэл газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг алдахад хүрчээд байна. За энэ хэдэн даварсан хараг улгачууд улс орныг өдөртнө гэж юу аах вэ? Ордон дотор ингээд өөрсдөө хамгаалсан хуйгалсан ийм өөрсдөө эрх ашиг нийцүүлсэн хууль батлаад одоо энэ ард түмнийг нухчин дарангууллыг одоо бий болгох ийм үндслээр хууль баталж яах гэхэд одоо би үзэж байна. Миний хувийн бодол. За тийм учраас залуучуудаа одоо энэ их оронгүй болоход бэлэн болчихжээ. Одоо энэ унтны ус, уух ус одоо гიშгэх газаргүй болж байна шүү дээ. Энийг залуучууд ойлгохгүй. Одоо бүхий авраг одоо хангааг ирэхэд байна шүү дээ. Хангаа нөгөө 7 сард нэг шивга дарахад энэ залуучууд одоо хөгшин залуугүй ирээл өөргөө машиг өхөлдөөл энэ төр чинь тийм дүүрээ алцаал шивгаан дээр зүгээр ань тавьчих гол овоорол байсан батхны ялаа шиг шаргаалт шиг шаваад байсан. Тэгвэл их орныхоо төлөө яагаад энэ залуучууд нэгдэн зогсохгүй тэр гэртээ утас байжаа зурагт үзээд ингээд суугаад байгаа юм бэ? Энэ цаг зав гаргаад ажил амьдралаа зохицуулаад ажилласаа чөлөө гуугаад ч гэсэн ирж эрдэнэ нэгдээч ард түмээ дэмжээч гэдгийг л би уриалан хэлмээр байна. За тэгээ одоо энэ 6-гийн 1 байна шүү дээ хууль. Одоо газрын нийтийн өмч болгоцоо. Ингээд одоо энэ уул улс одоо Монгол болоод одоо 9 эрдэнийн алтан үлгийн нутаг. Бидэрт хар алт байна, шар алт байна, зис байна, гуйл байна, молибден байна, ерөөсөө нефт байна, жонш байна, хар тугалгаа ордог одоо ухаж эхэлж байна. Ерөөсөө ухуулаагүй орон нутаг одоо 336 сум 21 аймаг 336 сум бүгд одоо ерөөсөө ухуулаад төнхүүлээ дууслаа. Одоо эдгээр ч ерөөсөө ханц цаддаггүй байна. Хар микроос хуулцнууд. Энэ учраас одоо ийм их хурлын гишүүдийг татан болгооч. Монгол улсын ерөнхийлөгч энэ хөрс үхээ чи ард түмээсээ ичиж амьдраач. Ард түмээсээ уучлалгүйгээд хумсаа нуусан муу шиг одоо гарч ирэхчгүй. Оюун эрдэнэгаа Нямбатурга таануудын эрх мэдэлд эндүү давж хэрэг сэтэрж байгаа биш үү? За ингээд хараамдаа байгаараа Монгол улсыг мандан батруулъя залуучуудаа хүрэлцэн ирээч нэгдэн нийлээч тэмцээч гэж хэлмээр байна. За баярлалаа.